За сайн байцгаана уу? Арсны эм солонгой байна. За өнөөдөр эрэгтэй эмэгтэй хэв шинжит үс үнэлт буюу андрогийн үс үнэлтийн талаар ярилцъя. Эрэгтэйчүүдэд маань хамгийн түгээмэл тохиолддог нэг үс үнэлт бол андрогийн үс үнэлтийн үед хоёр шанаа, зулай, орой эсгэр буюу юу хэлбэрээр үс үнэлт тохиолдох нь их түгээмэл байдаг. Харин эмэгтэйчүүдэд маань андрогийн үс үнэлт ихэвчлэн цэвэршилтийн дараагаар явагдахаар онцлог байдаг. За энэ төрлийн үс үнэлтийн шалтгаануудад удамшлын урьдчилан байдал болон дааврын шалтгаанууд ордог. Мөн стресс, за ажлын ачаалал, нойр гүйдэл, за чанаргүй үс ашиглааны бүтээгдэхүүнүүд хэрэглэх, за үс засалт буюу ойр орхон будах, хим хийлгэх, чанаргүй лак хэрэглэх гэх мэт хүчин зүйлүүд ордог. За тэгвэл биднээс шалтгааллах өрсөн сэргийлэх аргуудад стресс болон ажлын ачааллаа зохицуулах, шим тэжээлтэй хүнс хэрэглэх, за микробиом болон пробиотик агуулсан хүнсийг түлхүү хэрэглэх, за мөн үс ашиглааны бүтээгдэхүүндээ чанартай бүтээгдэхүүнүүд оруулах, за үүнд нь pH багатай, за ус хуйхыг гэмтээдэггүй бүтээгдэхүүнүүдийг сонгох зэрэг орно. За сүүлд хийгдсэн судалгаануудаас харахад андрогины үс үнэлтийн эмчилгээний үед микробиом агуулсан бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хэрэглэх нь эмчилгээний үр дүнг сайжруулж байна. Тэгэхээр энэ үед үс унлаа гэж нэмж стресслгүйгээр үс ашиглаандаа илүү анхаарах, шим жижилтэй хоол хүнс хэрэглэх, за мөн стрессээ зохицуулах нь чухал юм аа.